Намайг Аз жаргалын Батцэрэг гэдэг. Би шинжлэх ухааны технологийн их сургуулийн ашигт мөрдөх баяжуулалтын технологийн 4-р курс авдаг байна. Би яш өгчөөд араагаар төсөр нь жоохон харахгүй байсан. Гэтэ ингээд ирээдүйд ер нь бол ингээд өөрөө бодоод ингээд геолог уулуурхаа гэсэн салбар руу орохыг ер нь бол хүсэжсэн. Ингээд өөр нарийн судалгаа хийгээд. Гэтэ ингээд яг аль анги руу орох юмсан мэдэхгүй байсан. Тэгээ манайв ингээд уурхадс олон жил ажиллаж байгаа. Тэгээд автагаа ярилцж байгаад ер нь бол энэ хэрэглээ сонгосон. Энэ нь одоо ингээ 2 дахь жилдээ ингээ болж байгаа юм байлаа. Өнгөрсөн жил болохоор би ингээ Монголд байгаагүй Америкт байсан байхгүй. Тэгээд өнгөрсөн жил болохоор ингээ манай ангийнхан анхны ингээ зохиогдсон жилд ингээ энэ семинар суусан юм байлаа. Тэгээд би ер нь бол ингээ дараа жил нь суух төлөвлөгөөтэй байсан. Тэгээд энэ жил ингээ далаацсан багш ингээ хэлээд ингээ семинар цугласан. Ерөнхийдөө бол газар дор уус холборлох технологи ингээ эхнээс нь дуус хүртэл бүх ингээ шатаараа л бүх юмны ер нь бол мэдээ гэж ерөнхийдөө бол газар доор уус холборлох технологи юм ер нь бол миний ойлгосноор ингээд эдийн засгийн хувьд хяналттай тэгээ байгальд ингээд хор хөнөөлөл ингээд баг тэгээ хийхэд хялбар ингээд найдвартай ажиллагаатай гэдгээр ил болон далд урхаагаас ер нь бол давуу талтай байдаг. Мөн ингээд энэхүү технологи нь дэлхийд ингээд гарч ирээд ингээд тодорхой цаг хугацаа өнгөрсөн ч гэсэн Монголд ерөөсөө ингээд нэвтрээгүй байсан. Харин одоо ингээд зөв чаваа төсөл ингээд нэвтэрч ингээд хэрэгжиж эхэлсэн байна. Энд бол ингээд аюу баяртай байна. Энэхүү технологи нь Монголд орж ирснээр Монголын уулуурхай салбар болон Монгол улсын хэд ингээд маш том алхам болсон гэж бодож байна. Миний мэдж байгаагаар бол одоо 28 онд ингээд зөв чавцлыг бүр хэрэгжих юм байлаа. Би яг тэр хүртэл ер нь бол аль болох нь газар дор уус холборлох технологийн мэдлэгээ бүр ингээд сайжруулад ер нь бол энэ салбарт ер нь бол орно гэж бодож байгаа.